Хэрвээ чи бүдүүн залхуу царай муутай гэд гинт найз охиндоо хаягдвал яах вэ? Өөрийгөө өөрчилж найз охиноо дахин өөртөө дурлуулах уу? Эсвэл шинэ найз залууг нь өөртөө дурлуулж өшөөгөө авах уу? Баахан могоор хүрээлүүлсэн сууж байгаа энэ залуу бол Чичүүн. Тэр чинэлэг айлын өв залгамжлагч бөгөөд могоо тижээх дуртай, могоонд хайртай нэгэн. Гарт нь байгаа могоог ногоо нүдэн мангас. Харин энэ томгоог шарлоо гэх бөгөөд толгоонч могоо. Энэ хоёр л түүний хамгийн хайртай могоонууд. Чичөөнд дуудлага ирэх ба тэр нь могоон тулаан хийх санал байдаг. Түүний өрсөлдөгч бол Чичөөний хамгийн сайн найз байсан Гуо Чинью. Энэ хоёрын маань харилцаа одоо нэлээд токсик. Уг нь олон жил нөхөрлсөн ч Чичөөний найз залуутай Гуо унтснаар тэдний харилцаа муудаж одоо байнгын өрсөлдөгчд болсон байдаг. Чичөө маань түүний холбогдсон залуу болгоныг булааж авдаг гэж байгаа. Ингээд могоон тулаанд шарлуу ялснаар Гуогийн уулздаг залууг мөрийн давья гэсэн чинь ууслаг залууга дуудснаа чи одоо тэрнийг болсон шүү чиг шиг. Эд материал юм уу хаашаа? Харин энд харагдаж байгаа бүтлгүүг имээр царайтай залуу бол Өөс Өвэй. Түүнийг Вэвэ гэж дуудаа явъя. Вэвэ найз охиноо ээжтэйгээ танилцуулахаар гэртээ дуудсан байх ба түүний найз охин гэрийнх нь гадаа ирчихсэн орчин тойронд нь ихээр л дургуйлгсан байдалтай зогсож байснаа яг явах гэтэл Вэвэ маань гараад ирнэ. Даанч манай хүнийг залхуу, бүдүүн, царай муутай болсон учраас салмаар байгаагаа хэлэхэд Вэвэ маань өмнөшгөө царайлаг болно хэмээн гуугаа зогсож байхад найз охиныхон шинэ найз залуу зохиод авсанд ухаан алдаад эмнэлэг сэрдэг. Түүнийг эмчилсэн энэ царайлаг эмчийг Жан Шуашэ гэдэг. Түүнийг царайлаг эмчгээ эдл явчихъя. Эднэрийн нэр усыг хийх гэж хэл угарлаа бүр. Царайлаг эмчээс яаж энд ирчих вэ гэж асуусан чинь найзууч нь хүргэж ирсэн гэж хэлдэг. Манай унч миний найз охин байгаа маа гэсэнд царайлаг эмч маань шууд л найз охин чинь чамаа хуураад байгаа юм шүү гэж хэлж гин. Вэвэ маань үүнийг хүлээн зөвшөөрч түнд өөрийгөө бүдүүн царай муутай учраас хаягдаж байгаа гэхэд царайлаг эмч маань чиний суур өгдөл өгөн дажгүй л харагдчихээн штэ. Надад итэг би чам зөвлөгөө өгье гэд хэлдэг. Ингээд Вэвэ маань үсээ засуулж сахлаа аван тасгал хөдөлгөөн хийж өөрийгөө эрс орчилж эхэлдэг. Ээж нь Чичөөн рүү залгаад аавын чинь бие муудаад эмнэлэгт хэвтэрчлээ гэж хэлээд гэртээ дууддаг. Аав ээжиндээ хоноод өглөөс ирсэн чинь могоонууд чинь алга болчихлоо гэд түүний туслах ярьдаг. Энэ явдалд аавыгаас сэжиглэх ба энэ сэжигэнч зүв байж түүний аав могоогоо авахыг хүсвэл группийн ажлаа ойлгохтой хийлгэн. Харин нөгөө талд хөөрхөн болсон Вэвэ маань экс найз охинтойгоо дахин эвлэрхээр оролцсон ч түүний ядуу харамж байлыг твчихгүй тул дахин нийлэхгүй гэж зогсож байсан чинь нөгөө нэг шинэ найз залуу болох Гүлчээсэм дахиад л цогтөг. Яг инээд түүнийг ажлаас нь дуудах ба тусаа гоожуулан барин ажиллаа хийсэн ч даргын мөнгийг нөхгүй ээлгэн үүнэнд аварцсан дарга. Вэвэ маань уурлаад ажлаасаа гарахаар болдог. Ингээд найз охинчгүй ажилчгүй болсон хүн чинь царайлаг эмчдэр ирж уулзсан нэрээ Өөс Өвэй болгон солиод баян болж өшөөгөө амнаа гэж хэлдэг. Уг нь нэр нь Өө Чинчин байсан юм бэлээ л дээ. Манай хүн шинэ амьдралаа эхлүүлэн эмнэлгийн арын өрөөнд түр амьдрахаар болдог. Баяжих зорилго тавьсан Вэвэ маань хотын гудамжинд зөвшөөрлгүй 8-хийн зогсож байтал жижигэн тослогоодаа шалгалт хийж яваа харагдана. Учир нь энд гудамжийг Юандын групп эзэмшдэг ба түүний аавын групп юм. Вэвэгийн хажууд зогсох хүн нэг том биетэй хүнийг зааснаа санаа зовлтгүй тэр биднийг хамгаална гэж хэлээ зогсож байсан чинь тэр залууг нь манай Чичөө болгож тавина. Үүнийг харан сандран зогсож байтал Чичөө түүнийг дуудсан чинь чихэрнүүдээ шидэн зогтож эмнэлгийн арын өрөөнд орон нуугддаг. Энэ явдлыг Гуо Чинью дээрээс харан зогсох ба түүний араас даган эмнэлэгт ирж Гуо Чинью болон царайлаг эмч хоёр маань анх удаа уулздаг. Цаашдаа Гуог Сэтгнүр гээд л явжээ. Царайлаг эмчийг харсан Сэтгнүр маань хэрэг зорилгоо мартан түүнийг өдөж эхэлдэг. Чи эрэгтэй хүн сонирхдог үстэй гэж асуусан чинь хараагаа үзүүлэх гэж байгаа л хажуу эмнэлэг ор гээл авд юм да. Барахгүй шүү амжихгүй шүү л гэж байгаа л та. Ингээд манай Вэвэгийн 8 бүтлүүцсэн ч харин ч нэг бууж өгөхгүй шүү гэд дараагийн бизнес болох хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг влог хийхэр болдог. Шууд дамжуулалтаа эхлүүлээд эхний хүн дээр очтол нөгөөх нь Чичөө мэж тарнаа. Мэдээжийн хэрэг хулгайч байна гэж бодоод бариад авна. Ингээд би хулгайч бишээ гэж тайлбарлах зур маскыг нь автал өөрсдөн үлийн даваан дээр гэж. Чичөөч тэр өдөр яагаад над руу чихэр шидсэн гэд уурлахад санаатай бишээ гэж хэлэн уушилгуйсан ч түүний төхөөрөмжийг хурааж аваад чамд 2 сонголт байна гэж хэлдэг. Нэг нь зодуулж аваад аавчтай харуулах, нөгөөх нь энийг хураалах гэхэд Вэвэ маань шууд зодуулъя гэсэн ч төхөөрөмжийг нь аваад яваад өчнөө. Вэвэгийн шуналтай экс нөгөө нэг Гүлчээсийн амтайгаа нэг газраас гарч ирээд машиндаа суух гэтэл өөр машин таглаад тавьчихсан байна. Уурлаад л нөгөө машиныг нь өшгөлж байтал Чичөөн гарч ирэн машиндаа суугаад явна.
Түүнийг харсан шуналтай X гоо яаж зүгээр ах вэ? Юу бодох нь ойлгомжтой. Жогтой гэгч нь хараад л үлдэнэ. Аав нь чичөөнийг дуудаж уулзан 1 жилийн дотор найз охинтой болохгүй бол хүчээл гэрлүүлнэ гэдгээ хэлдэг. Мэдээж шал тавихгүй царай гаргаад ногоонуудын мангасаа эрхлүүлэн яваад өгнө. Гэхдээ л хайртай могоонуудаа авахын тулд түүнд найз охины хэрэгцээ гардаг. Чичөөний байгаа буудлын гадаа шуналтай X ирчихсэн байдаг ба зорилго нь тодорхой. Гараад ирэхэд нь даарч байгаа юм шиг жүжиж гарна. Тэгсэн миний машинд могоо байгаа болохоор сууж болохгүй гэдэг. Гэтэл могоогч нь харж болох уу гэснээ хөөхөн могоо байна ч гэх шиг. Нөгөө талд Вэвэ маань юу хийхээ царайлаг эмчтэй ярилцсан сон. Таньдаг ах нь ачааны машинаар хүргэлт хийдэг бөгөөд түүнд туслахыг санал болгоход энэ ажлыг хийхээр болдог. Ингээд ажилдаа орж агуулгаас ачаа ачин гарч байх ба уг агуулгах нь чичөөний аавын шинэ агуулга. Чичөөний таслах ачаагаа шалгуул гэдэг ба задлж болохгүй гэсэн тул үгүй гэдэл гүрийн. Гүргээд ахаар нь чичөөний таслах могоонуудыг атсан байна гэж бодоод чичөөнийг дуудан ачааг онгойлгосон ч могоо биш сэлбэг байсан тул ажил саатууллаа хэмээн Вэвэм нуурлаж мөнгө нэгдэг. Энэ үеэр чичөөн дээр шуналтай X ирж таарах ба үүнийг харсан Вэвэ түүнээс болж л найз охингоо олсон гэж бодоод хөшөөгөө авахар шийднэ. Сэтгэлээр унсан байдалтай Вэвэ маань эмнэлэгт хүрч ирнэ. Мөн сэтиг нүрч ирж ээлжид сэтгэнлээ хийтэл царайлаг эмч маань ухаан ортол нэг сайн алгадаад авна. Ингэснээр сэтиг нүрийн маань эр хүний анж цаг хөдөлгөөд авдаг бололтой. Энэ явдлыг харсан Вэвэд нэг санаа төрсөн царайлаг эмчээр эрчүүдийн хэрхэн өргөдөхийг заалгах байдаг ба шав орно. Манай хоёр чичөөний талаар мэдээлэл цуглуулан төлөвлөгөө зохиож эхэлнэ. Вэвэ маань ижил хүйсийн харилцааны талаар ямар ч туршлага байхгүй тул царайлаг эмч маань нэмэх 18, үгүй бүр нэмэх 21 зүйлсийн талаар түнд харуулдаг. Цэвэр ариухан Вэвэ маань нүдэд арах нь ойлгомжтой. Эхний төлөвлөгөө болох өрөвдүүлэх тактик хэрэглэн анхаарлыг нь татгаар манай хоёр усан бороонд чичөөний хүлээн сууна. Яг л төлөвлөсний дагуу чичөөнгөрч түүн тослон тэргийг нь төрдөг. Ингээд хоёр дахь төлөвлөгөөндөө ордог бөгөөд санамсаргүйгээр тааралдах. Хажуугаар нь манай хүн чичөөний дээр нь мордох санаатай царайлаг эмчээс би топ нь байж болох уу гэд асуудал. Би чи уг нь тажиуж боломжгүй л гин. Нэрэл боломжгүй зүйл штэ тийм ээ. Царайлаг эмчийн зөвлөгөөгөөр манай хүн үнэн секси хувцас өмссөн чичөөний анхаарлыг татгаар хүлээн зогсно. Багш маань байрлал поз мод заахастай. Даанч чичөө маань тоохгүй яваад өгнө. Ингээд манай хоёр төлөвлөгөө бүтлгөөцөнд урам хугарсан ч гандан буурахгүй дараагийн төлөвлөгөөндөө ордог. Вэвэ чичөөний авдаг саксны клубуд явна түүнд ойртохоор болно. Охин найраад байгаа мó хаашаа карманд нь баахан амттай хийгээстэй. Таталцах түлхэлцэх хуулийн дагуу Вэвэ маань 3 ханаг алга болсноо буцаж ирэхэд чичөөн түүнийг хүлээсэн байдаг. Түүний сонирхолд нийцхийн тулд могоо тижээх талаар сургалтанд суух ба энэ нь ч үр дүнгээ өгөн өөр хүний гарнаас хоол иддэггүй ногоонуудын мангасыг хооллож чаддаг. Ингээд манай хоёр бие биедээ баг багаар ойртож эхэлнэ. Ногоонуудын мангас маань хоолоо идэхэ байсан тул чичөөн Вэвэтэй уулзахаар эмнэлэг дээр ирдэг. Түүнийг харсан Вэвэ угаалгын өрөөнд орж нуугдсан ч олоод ороод ирчихнэ. Тэгээ тэр хоёр маань уулзаа зогсож байтал Вэвэгийн найз ирж түүний худалдаж авсан могоонууд өгсөн талаар хэлж чичөөндөө хамт очиж шалгатал нэрэл бүгд өгчихсэн байх ба Ван гихч хүний фермээс худалдаж авснаа хэлдэг. Гэвч энэ бүх үйл явдал нь Вэвэгийн жүжиг байсан ба түүний төлөвлөгөөний нэг хэсэг. Үүнээс хашиг болохоор төлөвлөсөн байдаг. Чичөө мөн энэ төлөвлөгөө мэдэж байгаа хэрнээ туслаастай. Вэвэ ногоонуудын мангаст гэр хийсэн байх ба үүнийгээ бэлгэлтэл чичөө надад бэлэг байхгүй мó л гин. Ингээд түнд могооны хэлбэртэй чихэр хийж өгнө. Энэ үед чичөөн түүний байр байдлыг ажиглан дараа нь шинэ унжил брендийн хувцас авч өгдөг. Шинэхэн хүнчлэлтэй орон тухтайг нь гайхан хэвтэж байтал чичөөнөөс чат ирэх ба цэцэрлэг хүрээлэнд уулзгаар тохирдог. Сэтиг нөр чичөөний могоонуудыг нууцаар хайх ба чичөөний аавын агуулгах дээр ирэн могоонуудыг хайж байхдаа гимтэж царайлаг эмчдэр очин тариа хийлгэнэ. Сэтиг нөрч амнаасаа нэг олон шүү. Царайлаг эмч маань боломжийг алдалгүй заналтай их чинь хатгаад хайнаа. Манай хоёрч цэцэрлэг түрээлэндэх болцоогоо эхэлж тэрүүгээр алхана. Царайлаг эмч маань хөнгөө газар түүнд хүрэх хэрэгтэй гэж зөвлөсөн тул нилээн л болно. Үнсэх гэж үзээдэл, тэврэх гэж үзээдэл тэгсэн чинь чичөө маань шулуухан юм болохоор шууд л гарнаас нь хөтлөөд алхдаг. Даанч шуналтай X чичөөн рүү залгаж хизээ эрхийг нь асууснаар явхаар болдог. Учир нь аав ээжтэй шуналтай X-ийг найз охиноо хэмээн танилцуулахаар болсон байдаг. Гэтэл манай Вэвэ яв гэснээ гараа тавихгүй ч ах шиг. Ийм хөөрхөн байхаар яаж хайж явах вэ те? Вэвэ буцаж ирэхэд царайлаг эмч шууд л хийсэн үү гэд асууна. Манай үнч тимээл гэж авчин шүү.
Нүдэн гэлцаад л шаваараа бахархсан айтай төн рүү харахад гарыг нь атгаснаа хэлдэг ба багшч бүтгүй гэсэн царай гаргаж байна шүү. Тэгээд ижил хүйс болон эсрэг хүйсийн харилцаа хоорондоо ялгаатай хэлэн түүнд шууд нэмэг 18 хийхийг зөвлөнө. Амар багш шүү те. Чичоон хэдий баян айлын юуч мэдгүй хөвгч чиг харагдагч хичээлдээ мөн сайн байжээ. Энэ тухай бодон бэвэ маань баахан ном дэлгэж гисэн сон. Чичооноос юу хийж яана гэсэн чат ирэхэд номныхаа зургийг авуулаад чи юу хийж яана гэд асууна. Тэгсэн өөдөөс нь явуулсан стикерыг нь хараад агараа. Бас явуулсан войс нь би чамтай хиймээр байна энэ. Эмнэлэг дээр чичоон ирэхэд манай унж эрдмийн цагаан мөрхөөж ном уншиж суугаа харагдана. Гараад ир гэсэн чинь би ном уншиж чинь завгүй ч шиг. Машинд хамт явжиж нэг л их ном уншсан хүн. Уг хүнийг нь мэдээд тахад фэйсбүүк дээр ариухан постлоод байдаг хүмүүс байдаг да. Тэр юм уу хаашаа? Хаашаа явах уу гэд асуусан чинь цайны клуб ч шиг. Тэнд очсноо баахан гэгэрсэн юм яриад байсан чинь чичоон шууд шулуун гидсний бүтцийн талаар яриа л гин. Вэвэ түүнээс орой завтай юу гэж асуусанд надтай хиймээр байгаа юм уу? Өнөөдөр бишэлэл өдөр цаг газраа хэлчихэл гэж авчин шүү. Энэ ярианаас шуналтай экс чичоон хоёрыг өнөөдөр уулзахын мэдэж аван явуулахын тулд байдаг аргаал хэрэглэнэ. Ингээд оройч болж тэр хоёр шатан дээр зарим эдэн суух ба уруулан дээрээ нэлчихсэн л сууж байна. Тэгсэн заримны чи хамтыг үзээгээд бэвэг маань үнсчихдэг. Тэр хоёр гимлэгийн арын өрөөнд ирээд бэвэ маань цаашаа хараа зогсож байсан чинь араас нь тэрснээ өмдийг нь тайлах чинь шүү. Яах гээд байгаа юм бэ гэсэн чинь өгсөн дотор хутсан маань үнссэн эсгийг чинь харъя л гин. Чичээн түүнээс үлээдэг чихэр хийж өгөхийг хүсэх ба найз охиндоо өгнө гинэ. Бэвэ маань дотроо эцээ найз охин чухал юм байна гэд сонин царай гаргаа зогсож байсан чинь яасан найз охиндоо өгнө гэсэн чинь дөргөж хүрээд байгаа юм уу л гин. Тэгсэн бэвэ хийвэл хийчих штэ өгсөн гэснээ баасны хэлбэртэй чихэр хийцэн ч ах шиг. Өглөөч олж царайлаг эмч маань байцаалтаа авч яана. Яавцсан уу? Хэдэн цагт явсан? Та хоёр юу ч хийгээгүй юм уу гэд асуусан чинь үлээдэг чихэр хийсэн л гин. Царайлаг эмч маань миний хөө ингэчж эр хүнийг орхигддггүй байгаа л гэж шүү. Эр хүн чинь угийн амчин зантай. Энэ айдлаараа л тэр чамаас удахгүй уйдах байхаа л гин. Чичоон залгаад би чамтай унтмаар байна гинэ. Вэвэ маань багшийнхаа хэлснийг бодож шүдээ 100 барин би ч гэсэн гээд л аваад хайна. Тэгсэн уцаа тасалчдаг. Энэ тухайга царайлаг эмчэд хэлэн зогсож байтал сэтгнөр боолтоо солиулахаар эмнэлэгт орж ирнэ. Тэгсэн араас нь чичоо маань орж ирдэг. Чичоон тэр хоёрын зүг ойртох гэсэн чинь сэтгнөр маань чи юунда яарад байгаа юм? Би амталж үзээгүй байхад чинь гинэ. Тэр чиний краш юм уу гэд вэвэ рүү заасан чинь үгүй наа талынх нь гэд царайлаг эмч рүү заадаг. Тэгээд гарч ярилцъя гэд гарах бол нөгөө талд царайлаг эмч маань сэтгнөртөө ортож мэдээл цуглуулахаар болдог. Тэр хоёр эмнэлгийн арын өрөөнд байх ба вэвэ маань би яг одоо үнэлцгийг хүсэхгүй байна гэхэд яасан? Эрэгтэй хүмүүсж үзээгүй юм уу гэсэнд тийм үзээгүй л гин. Тэгвэл чи эрэгтэй хүн сонирхдаг гэдгээ яаж мэдсэн бэ гэхэд вэвэ эрэгтэй хүн сонирхдаг үгүйгээ мэдэхгүй ч чамаа сонирхдаг гэдгээ мэднэ гэхэд чичээ маань үнсчихдэг. Ийм хөөрхөн үг хэлэхэр үнсэхгүй яахав тий? Чичоон шуналтай эксийг аав ээжтэйгээ танилцуулж байх бол бэвэ маань өмнөх явдлаас болж чичөөнөөс зугтаж ээж дээр ирсэн байдаг. Эрэгтэй хүмүүсийн нэмэх 18 үзэж байтал хэн ирсэн гэж чичоон. Манай он ч яаж зүгээр ахав хойлоо туршиж үзье л гин шүү. Маргааш нь тэд хамтдаа дугуй унаж салхин гарах ба бэвэг үнсэг гэхэд болтчихно. Тэгсэн арьлаасаа халагдсныг чи ээж чи хэлэн шүү гэд сөрдүүлээд үнсэлцнэ. Бэвэ чичөөний дан худаа ирж байгаа харагдах ба хөргөгчөнд нь байсан өөрийнх нь хийж өгсөн чихэрнүүдийг хадгалсан байгааг олж хараад маш их баярлана. Энд харин царайлаг юмч маань өшөө мэдээл цоглуулчих санаатай сэтгнүрт ойртоостой л даанч сэтгнүр вэвэгийн талаар аль хэдийнэ судлуулчихсан байх ба царайлаг эмчтэй уулзсан түнд найзынх нь ямар зоригтой байгааг мэдснээ хэлдэг ба үүгээр далимдуулан хамт хоолнд орохыг хүснэ. Тэд хамтдаа хоолнд орох ба царайлаг эмчэд хоол нь маш их таалагдана. Сэтгнүрч боломжийг алдахгүй би чам дандаа ийм гоё хоол зүүж өгч болно шүү л гин. Ходоод орон татна гэдэг нь энэ үү те? Чичоон вэвэ хөргөж өгөн эмнэлгийн үүдэнд ирж байтал нөгөө шуналтай экс чин залгаад нөхөр минь санаад энэ хамт хонохгүй юм уу ч шиг. Вэвэ түүнийг явдаа гэтэл явахгүй гин. Тэгэхээр нь яв гэж хэлээд явуулснаа нэг л хоногтай тамхи татан явсан эсгийг нь хараа зогсоог нь чичоо маань араас нь хараа зогсож байдаг. Чичооны их чинь гадаадаас ирэн тэдний гэр бүл хамтдаа хоолнд ордог. Нөгөө нэг шуналтай экс ирчихсэн байна. Игч бол чи ял газар ирсэн атгах санаатай хүүхэн бэ гэсэн харцаар хараастай.
Баг шав хоёр дараагийн төлөвлөгөө ярилцсан сон. Шоналтай X-ийг могоон дургуйг мэдэх бөгөөд үүнийг нь ашиглан салгах төлөвлөгөөг боловсруулдаг. Манай хоёр хэд хоног уулзаагүй байх ба чичүүн вэвэр дээр хурж ирээд тэд хамтдаа хэвтэж байхдаа найз охинтойгоо хамт томилдоор явах болсноо хэлдэг. Тэгсэн би зүгээрээ чиг шиг яг зүгээрэж харагдаач. Ингээд чичүүн мөн түүнийг харагддаг. Хөөхөө бүр. Нөгөө нэг би зүгээрээ гэдсэн хүнийг хардаад хэвтэж байгааг нь гэсэн манай чичүүн мөн томилдоосоо хүрээд ирдэг. Вэвэ маань нилээн согтчихсан байдалтай сууж байна. Чичүүнийг өөртөө ойртуулсан түүнээс чи яагаад надад тийм сайн унддаг юм бэ гэж асуугаад яг үнсэх гэж байтал гайтай шуналтай X залгана. Тэгээ чичүүнийг уцаар ярих хооронд могооны өрөнд нэг юм хийгээд яваад өгдөг. Шуналтай X чичүүний дэрчгсэн могоонд нь хор өгч байна. Тэгээд идэхгүй байсан тул ямар нэг аргаар хөнөөндөө гэж уцаар гардаг. Вэвэ чичүүний гэрийн гадаа эртэл хоёр хүн орохоор цавдаж ин шүү. Тэгээ чичүүн рүү залгаж хэлээд өнөөх хоёр дээр ороод жүжиж өгнө. Яг манай Вэвэг утгалах гэж байхад нь чичүүн мөн амжиж хурж ирдэг. Тэр хүмүүсийг шуналтай X явуулсныг бас Вэвэгийн могоо өрөнд хийсэн зүйл нь улганы хор ба могоог нь хамгаалах гэсэн үйл байсныг чичүүн мэдсэн байдаг. Вэвэг гэмтчихвээ гэж маш их санаа зовсноо хэлэхэд түүний байрлаж байгаагүй. Багаар өөрөө ч мэдэхгүйгээр татагдаад л байгаа л та. Чичүүний аав могоонуудыг өөр тийш нь зөөхөр болдог. Энэ мэдээг чичүүн авах ба тийш хөдөлдөг. Сэтгнүр Вэвэ хоёр маань мөн адил могоонуудыг нууцаар хайж байсан тул тэдэж мөн хөдөлцөөнө. Сэтгнүр чичүүн хоёр маань могоог зөөж байсан хүмүүстэй зодтолж эхлэнэ. Үүнийг ажиглаж байсан Вэвэ ба түүний нөхөд могоонуудыг зөөж ятал шарлуу Вэвэг үзүүгээр нь ороогоод алхаа шахсанд чичүүн маань хайртай могоогоо хайртай залуугаа аврахын тулд алдаг. Шарлог чичүүний X болох Ваншо түнд бэлгэлсэн бөгөөд Вэвэ маань хизээж түүнээс дээр гарахгүй гэж боддог байсан. Гэвч могоогоо алснаар чичүүний Вэвэ гэхээр ямар их болох нь харагддаг. Ингээд Вэвэ маань эмнэлэг твцэн ч шуналтай X-ийг зайлуулах төлөвлөгөөгөө өргөжлүүлэн чичүүний тослоход карт өгч явуулан шуналтай X төгөхийг хүсдэг. Шуналтай X ч шуналтай амчин салсамж гэсэн картыг нь баахан зорж явсныг чичүүний ээж мэдснээр хөөх юм нь тоглоомоос бүр мөсөн хасагдваа гэж. Вэвэгийн тарианы цаг болж тариагаа тариулахдаа чичүүнд тэрж өргүүлээд тариулахын гинэ. Та нар бас тариа тариулахдаа айгаад байгаа бол ингээд л тариулчих жаагаарай заа ёо. Тэд үнэхээр дотн олцгоожээ. Чичүүн маань аавынхаа группод ажиллахаа болж Вэвэтэй хамт шинэ бизнесээ эхлүүлдэг. Ажил дээрээ Вэвэ маань буцаад яаж стрейт болох вэ гэж судлан царайлаг эмчтэй чаталж байхад нь чичүүн орж ирээд нэг иймэрхүү зүйл болдог. Царайлаг эмчтэй чичүүн ирж сөртүүлэг хийж байна. Намайг Сэтгнүрийн таалсан залуу олгоныг булаадаг гэдгийг мэднэстэй. Би чамайг таалчгүй л гэж байна. Тэгээс сөртүүлээл Вэвэг өөртөө нүнтгэж ятгуулгаар болно. Аргагүй байдалд орсон царайлаг эмч маань Вэвэгийн өмнө элдэв арга сэдэж жүжиж өгдөг. Сэтгнүр намайг сонирхоод байгаа болохоор чичүүн сурсан загаараа намайг таална гэвэл яах юм бэ? Чи чичүүндээ нийлчгэлтэй л гэж шүү. Тэгсэн эсрэгээрээ Вэвэ Сэтгнүр дээр очиод царайлаг эмчээс хол байхыг гуйсан ч нөгөө хоёр нь нийлээд өөр төлөвлөгөө боловсруулсан чичүүний X-ийг эргэж ирж байгаа хэмээн хэлж хардоолох байв. Вэвэ хэд хоног чичүүнтэй холбоо орж чадалгүй уурлан гэрт нь очтол тэндээс нуусан байв. Ингээд урам хууран эмнэлэг дээр иртэл царайлаг эмч маань чичүүний X болох Ваншогийн талаар ярьж улам өднө. Түүнийг бүлцээнэгээ дуудаа авчээ. Вэвэ маань улам сэтгэл санаагаар унаад бүр нойрон ч хүрэхгүй байж атал чичүүн ороод ирдэг ба түүнийг маш их сансан Вэвэ маань шууд л үнсээд авдаг. Чи надтай байхдаа түүнийг бодож болохгүй. Тэр хичнээн авьяастай байсан ч зөвхөн миний дуулгыг л сонс. Тэр хичнээн гой биетэй байсан ч түүнийг битгий тав. Зөвхөн надад анхаар гэж чин сэтгэлийнхээ үгийг хэлдэг. Яана манай хүн чинь юун өөртөө дурлуулж өшөөг авах өөрөө дурлжиж байгаа юм шүү. Сэтгнүрийн дахин нэг төлөвлөгөө явах ба Вэвэ гей бааранд авчин чичүүнийг хардуулах байв. Ойролцоо Вэвэ царайлаг эмчэд энэ тухай хэлэхэд та хоёр хэдийнэ хийчихсэн мэт гэхэд үгүй гэдгийг хэлснээр царайлаг эмч маань чичүүнөөс нуугдахын тулд Сэтгнүрийн хэсэг амьдрахыг гуйдаг. Барын аманд өөрөөгүйгээд орно гэдг нь энэ үү дээ. Вэвэ ажил дээрээ сууж байтал чичүүний тослох чичүүнтэй хамт бааранд ирчихлээ гэж зориуд мессеж бичснээ араас нь sorry андуурчихлаа л гин. Мессежийг нь унсан Вэвэ маань бааранд очин бүгдийнх нь өмнө гарч зогссноо түүнийг сайн хараад ав. Учир нь тэр дахиж хизээч энд ирэхгүй гэж хэлээд хөтлөөд аваад гардаг. Энэ мэдээж тослохын хийсэн төлөвлөгөө. Ингээд тэд хамтдаа амьдарч эхэлдэг ба
Тэр оройноо мэдгүй юу ч болоод байгаа. Хин хинийгээ найраад хин ямар төлөвлөгөө зохиод байгаа. Бөө мэд. Халуухан шөнийн дараа Виве маань өглөө ямархуу байдалтай байх нь мэдээж. Багш шав хоёр маань ярилцаа сууж гин. Царайлаг юмч нэгэн гаргалаа гаргасан чичөөний хайртай өхөн бол яг үндэ Сэтгнүр байхаа л гэж юм шүү. Гэтэл манай Виве гэснээ өөрлөгөө зааж ин тэр. Яаж юм игдүүтэй чаддсан бол та тий. Ингээд манай киноны партныг өгөр тосож байна. Та бүхэн таалагдсан бол лайк сабаа дараарай.